Тэгээд ерөнхий сайдтай уулзж байгаа хинчээ энэ хамт өргөн мэдүүлсэн засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн дээр нэг хэдэн санал хэлэх гэсэн юм аа. Байнгын орооны санал хурал болон өмнөх улсын хурлын чуулганы хурал дээр та байгаагүй учраас би энэ зарим зүйлийг давтаж ярьж магадгүй. Тэгэхдээ энэ төсвийн тухай хуулийн дээр жишээлхэд төсвийг зарчимтай зарцуулнаа, хариуцлагатай ханднаа, үр ашигтай хэмнэлттэй байлганаа. Тэгээд төсвийн ерөнхийлөн захирагч нар нь бол томилсон байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ гэх мэтлэнгийн ийм хариуцлагын заалтууд бол байгаа. 2024 оны засгийн газрын санхүүгийн тайлбар энэ 7 хоногт улсын хурлаар хилэлцэгдсэн. Нийтдээ 122 их найт төгрөгийн 6916 хуулийн этгээдийн асуудлыг ярьсан. 15 их найт төгрөгийн хязгаарлалтай дүгнэлт гарсан. 15 их найт төгрөг. Жишээлхэд нийслэл дээр одоо нийслэлийн засаг дарга улирч томилогдоод байгаа хүн 24 онд 12 тэрбум төгрөгийн алдаа дутагдал гаргацсан баг жишээ нь. Одоо энэ чинь ингэж байгаа. Батлагдсан төсвийг зориулт бусаар үр ашиггүй зарцуулсан нийслэл 3.2 тэрбум. Анхан шатны баримтын бүрдэл дутуу хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийсэн нийслэл 1.9 тэрбум. Тендерийн тухай хууль зөрчсөн нийслэл 7.6 тэрбум. Гээд хахад бид нар одоо жишээлхэд нийслэлийн засаг даргыг улируулан томилоод сайн ажиллаж ийн гэдээ ажилуулад байгаа. Одоо энэ нийслэлийн төсөв чинь 10 жилийн өмнөх улсын төсөв шүү дээ. Тэгэхээр энэ дээр хариуцлага тооцдог гэж болохгүй. Бүрэгдэр жишүүнээ би асуулт асууж байгаа шүү. Тэгэхээр энэ хариуцлагын асуудлыг бид нар авч явахгүй бол үлдээд байна. Үлдсэний чинь хажууд одоо энэ авилгатай чинь цуг Монгол улс хөгжиж чадахгүй хоцроод байна. Тийм учраас ерөнхий сайдын хийх эхний ажил нь магадгүй энэ хариуцлагын ажил байх болов энэ дээр таны байр суурийг нэг сонсох гэсэн. Дараагийн нэг хариуцлагагүй газар байна. Бас төрийн банк. Хувьцааных нь үнэн одоо IPO хийсэн банкудтайгаа харьцуулахад хамгийн их уналттай явж байгаа банк. Тэгсэн мөртлөө удирдлагууд нь хэдэн зуун сая төгрөгийн цалин аван жилд. Тэгээд дээрэс нь өөрсдийгөө бас хэдэн тэрбумаар урамшуулна. Гэтэл төрийн банк ч нөөрөө миний мэдхийн энэ тэнд бас үр зээлтэй байгууллага. Гэх мэтлэнгээр одоо энэ сайд нарын асуудал ч гэсэн энэ дээр давтагдаад байгаа. Би энэ өнгөрсөн чуулган дээр асуудсан учраас үлдээчий гэхдээ сайд нарт энэ асуудлыг чи хэлэхээр сайд нар чинь бие өмөрөөд илээ. Ерөнхий сайдаа. Энэ одоо жишээлхэд уулуурхаан сайд бол Эрдэнэс Монгол нь хариуцдаг, Эрдэнэс 5 толгой нь хариуцдаг гэдэг. Энэ төсвийн тухай хуулийн дээр чинь бол томилсон байгууллагынхаа өмнө хариуцлага хүлээн буюу сайд нар нь тэр харьяа байгууллагынхаа хариуцлагыг үүрүүлж чадахгүй байгаа асуудал явсаар байгаад Монголд 30 жил болсон байсныг бям цогцоод өгөөс өөрөө баталж өгсөн. Тэгэхээр энэ дээр хариуцлага тооцдог байх тал дээр яг эхний энэ засгийн газрын хийх ажил дээр энэ тал дээр ямархуу ажил хийж хэрэгжүүлж эхлэх вэ? Таны байр суурийг сонсох юм аа. За энэ төрийн банктай холбоотой асуулт сууж байна. Зөвхөн төрийн банк гэдэггүй төрийн нийт өмчийн компаниудын үйл ажиллагааг зохицуулсан үр ашигтай болгох чиглэсэн төрийн нийтийн өмчийн тухай хуулийг хуучнаар бол төрийн орон нутгийн өмчийн тухай хуулийг засгийн газраас өргөн мэдүүлэхээр шийдвэрлсэн өнөөдөр өргөн барих байх гэж бодож байна. Энэ хүрээндээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт төрийн банк төдийгүй төрийн өмчийн бүх аж ахуй нэгжүүдийн үр ашигыг тодорхойлох, цалин хөлсний дээд хязгаарыг тогтоох, за хувьчлах, үр ашгийг нь дээшлүүлэх, нэгтгэх, нийлүүлэх ийм зохиц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахыг даалгасан. Өнөөдрийн засгийн газрын уралдаанаар жишээлбэл 2 компанийг нэгтгэж алдагдaltaй ажилласан 2 компанийг нэгтгэх юм шийдвэр гаргасан. За энэ бол хариуцлага сахилгатайгаа холбогдоод хэрэгжиж байгаа юм бодтой тодорхой шийдвэрүүд. Зарчмын үед энэ даваагийн Зогтбаатар гишүүний гарч байгаа одоо санхүүч хүний үед гарч байгаа саналууд хэцүүтэй саналууд байгаа. Энийг бас аудитын дүгнэлт бол засгийн газрын эрх хэмжээний асуудал биш ээ. Энэ бол таны их хурлын эрх хэмжээний асуудал, их хурлын харьяа байгууллагын засгийн газарт хөндлөгөөс хийсэн аудитын дүгнэлтийг та бүхэн хэлцээ дүгнэлт гаргаад чиглэл өгөөд байнгын ороо төсвийн зарлагын хэлтийн дэд гороо хэлж хүчиртэй дэгтэй тэрүүгээрээ одоо хэлж дүгнэлт гаргаж шийдэх ёстой асуудал гэж бодож байна. Дашцэрэнгийн яг төвшин гишүүн бас тэр төсвийн доктортой хуулийн тухай хуулийг асуусан. Тэр энэ хууль төсвийн тодтолт биш. Төсвийн хүрээний мэдээллийг 6 сард босруулчаад 10 сард өргөн мэдүүлэхдээ төсвийн хүрээний мэдээлэлээ өөрчлөлтөд ороод ирдэг байсан практикийг засах гэж орж ирсэн юм. Түүнээс шинэ процедураар явбал 5 сар болох юм блэ. Тэгтэл өнөөдөр байшин шатаад эхэлж байгаа тэрийг унтраахгүй одоо ингээд 5 сар болно гэвэл өнөөдрийн өдөр хоногоор өөрчлөж байгаа эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Ийм учраас энэтэй зохицуулж цаашдаа төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөе гэсэн саналыг төсвийн байнгын орон дээр гаргаж ийлээ. Тэр процессын хууль
органик хууль хоёрын харилцааг зөв хангаад цаашдаа тэр хэрэгцээ шинжил хийх нь бол төсвийн байнгаараа улсын хурлын бүрэн эрхийн асуудлаа гэж бодож байна.